Монголчуудын нөгөө түгээмэл буруу ойлголт маань гадаадын хөнгө оруулах гэж баахан мөнгөтэй хүмүүс Монгол хөнгө оруулах гэж ойчлолоо зогсож байна бол тийм байхгүй ш. Монгол хөнгө оруулах гэж байгаа хөнгө оруулах маш цөөхөн. Монгол хөнгө оруулах гэж амар хэрсэлтэй, зардал амар өндөртэй. Бид нар өрсөлдөөн цоцроод байна. Тэгээд бид нар сүүлийн хэдэн жил харуул Монголын иргэний засаглалын арилжааны 1%-ийг л гадны инвесторыг зөвшөөрч байгаа ш. Монголын өргөний зах зээл дээр өргөний биржээр гадны инвесторуудыг оруулж ирье гэвэл би нөгөө ялна гадагшаага амин ихтэй байх хэрэгтэй шүү. Дотоод л өрсөлдөх гэж болно. Өрсөлдөх юм байна. Гадагшаага бол чинь нэг Монгол шүү дээ. Тийм философитой явсан байна. За сайн байцгаана уу сонсогч үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнтэй ярилцахаар CMM буюу одоо Capital Markets Mongolia компани үүсгэн байгуулагч CEO Зол хоёр хүрэлцэн ирээд байгаа. За тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа өдрийн мэнд. За юуны төрөнд яриагаа эхлүүлэхээс өмнө хоёлаа ерөнхий банк санхүүгийн салбарт те сүүлийн үед юу болж байгаа вэ? Монгол улсын хувьд одоо энэ зах зээлийн нөхцөл байдлыг гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нар юу гэж харж байна? Цаашдаа биднийг одоо ямар үйл явдлууд хүлээж ийн гэх мэт одоо зах зээлийнхаа ерөнхий дүр зургийг ярилцъя гэсэн одоо ерөнхий төлөвлөгөөтэй байна. За тэгэд ерөнхийдөө одоо 2025 оны гэдүүлээ авч үзэх юм бол одоо дүгнээд ярих юм бол тий маш одон үйл явдал дүүрэн байлаа гэж хэлж болж байна. За тухайлах юм бол томоохон эдийн засгтай улс орнуудын хоорондын одоо энэ худалдааны дайн, тарифын бодлого гэх мэт. За түүнчлэн одоо энэ Орос Украины дайнаас үүдэлтэй одоо энэ түүхийдийн зах зээлийн нөхцөл байдал, геополитикийн хоцтмол байдал зэрэг нь одоо маш одоо олон сорилтуудыг тий Монгол гэлтгүй одоо бүх улсуудад үүсгэж ийн тодорхой ус байдал өндөр байна. За дотоод орчин талаас авч үзэх юм бол тий мэдээж 2025 онд одоо бас улс төрийн эдийн засгийн зах зээлийн маш одоо олон үйл явдал тохиосон жил байлаа. За дурдах юм бол мэдээж за одоо энэ эрх баригч намын хувьд одоо засгийн газар огцорсон одоо дотоод зөрчлүүд бий боллоо. За таны хувьд ер нь бол одоо 2025 онд одоо мэргэжилтний зүгээс харахад ямар хуу жил болж өнгөрөө голлох одоо үйл явдлууд юу байв? Энэ талаас хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. За тийм сая ер нь бас их юм базад хэлчих шиг боллоо тий. За эхнээс нь зүгээр бодоод үзвэл 25 оны за хамгийн эхлээд бол ланы тарифын асуудал нэлээд өндөгдөө. Тэр нь өөрөө Монгол шууд биш байлаж гэсэн нөлөөлсөн л дөө. Монголын бонд яг тухайн үед 3 сард Монголын бондуудын ханшаас нэлээд эгүүдсэн тий. Яагаад гэх тодорхой бус байдлыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө худалдааны хятад ялангуяа Америкийн худалдааны дайн Монгол яаж нөлөөлөх вэ гэдэг чинь өөрөө эрсдэл байгамалтай болсон монголч хэдтэй шууд холбоотой учраас тэр асуудал болсон хоёрт нь яг тухайн үед бас нүүрсний ханш нэлээд унж эхэлсэн тий. Монгол улс ч угаасаа эдийн засгийн нүүрснээс хамааралтай учраас. За тэр маань өөрөө манай сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлт эдийн засгийн нэлээд сайн байсан болвол сая хавар нүүрснээ унж эхэлснээр нэлээд бас аюулын тохио өгөөд тий. Тэр нь өөрөө гадны хөрөнгө оруулалт бай дотоодын компаниуд ч бай, засгийн газарт ч бай нэлээд том тохио болоод. Тэр зүйлс маань явсаар хагаад засгийн газар маань унах шалтгаан бас нэг болсон гэж ойлгож байгаа. Яагаад тэр ер нь үеийн засгийн газар унж байгаа юм хахаар эдийн засгийг үтэд эхлэхээр ундаг. Заашлаад яхаа 5 сар засаал болсон 6 сар шинэ засгийн газар гарч ирсэн тий. За тэр засгийн газар улс төрийн хямрал маань явсаар хагаад баг 11 сард л шийдэгдлээ шүү дээ тий. Тэгэхээр улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал бас нэлээд л манай Монгол ялангуяа хөнгө оруулагчдын хувьд бол нэлээд тодорхойгүй байдлыг үүсгэлээ энэ жилийн хувьд 25 оны хувьд тий. За тэгээ ямар ч гэсэн тэрний ард бол одоо ингээд 26 оны ихэнд хахад ямар ч ард нь гарсан шинэ засгийн газар одоо нэлээд ажлын эрчимтэй явуулж болох шиг байна тий. Яг энэ нөгөө тодорхойгүй байдлыг ярихад зөв жишээ ярихад одоо мэдээ нэг компани яг л гаднаас хөнгө оруулалт авах гээд хувьцааны хөнгө оруулалт авах гээд тий. Гадаашаа экспорт хийдэг компани. Хэлцээр нэлээд амжилттай явж ирсэн чи яг 5 сард илүүтэй Монголд ирж нэг хэлцээр эзлэх гээд ирсэн чи засгийн газар унахаас болж ирсэн. Тэгээд за ностри юу гэж харчаад болъё гэд. Тэгээ намар ирсэн чинь нөгөө ардын намын юм одоо том намын юм доторх одоо бүр ирсэн. Уртцсан шүү дээ. Тэгээд тэр хэлцээр одоо хойшлсон яваагүй. Тэгэхээр энэ мэтлэн нөгөө хувийн ш нөлөөлдөг тий. Энэ тодорхой нөхцөл байдал. Яагаад тэгэхээр монголчин өөрөө засгийн газар төрөөсөө нэлээд хамааралтай эдийн засгтай шүү дээ. Төсөв ер нь бол төр эдийн засгийн маань Монголын эдийн засгийн баг 80% болчиход байгаа үед гадны хөрөнгө оруулалт эхлээд төрийн одоо улс төрийн бодлогыг хардаг, улс төрийн нөхцөл байдлыг хардаг тий. Тэгээд энийг бас маш сайн өдрөө ойлгож авах хэрэгтэй юм байлээ. За тэгээд яг хуу сайн юм гэвэл мэдээж энэ асуудал байсан ч гэсэн эдийн засгийн өсөлт маань бас яг ихний үйлрэл нэлээд муу гараад эхний хагас 3 дугаар үйлрэлт бол өсөлт 5.1-тэй гараад
гайгүй гарсан шалтгаан нь бол зэсийн экспорт нэлээд нэмэгдсэн. Ягаад гэвэл оюутлын гүний урхай холбоотой нэмэгдэж байгаа холбоотой. Тэгээд зэсийн үнэ эдийн засаг нэмэгдэж байгаа учраас зэсээс олж байгаа бидний орлого одоо 50 орчим хувиар нэмэгдсэн. Нүүрсний орлого маань унсан. Үнэн унсан учраас тийм. Гэхдээ нөгөө талаас нүүрсний гарч байгаа экспортын хэмжээ маань баг унаагүй ойролцоо юм байсан учраас харьцангуй бас гайгүй. Тэгэхээр энэ маань нөлөөлсөн. Үдэ аж ахуйн салбар маань сэргсэн. Тэгэхээр гээд бодохоор нөгөө эдийн засаг маань гайгүй өнгөрсөн. Ер нь гайгүй өнгөрчлөө. Би бол эхлээд оны ихэн жоохон нэлээд айцтай жоохон баргарал харагдаж байсан чинь гайгүй явчлаа гэж харж байгаа. За тэгээд тэрний үндсэн дээр ч гэсэн 25 оны намар Монголын жилс зэрэгэл маань нөгөө давхар дабл B гэдэг шүү дээ. Сүүлийн 13 жилд анх удаа тэр зэрэгэл дээр очиж байгаа хөө. Тийм хамгийн өндөр дабл B minus буюу тэгээд энэ маань бол нөгөө гадны хөрөнгө оруулагчид бол хамгийн чухал зүйл хардаг зүйл нь зээл зэрэгэл байдаг те. Тэгэхээр энэ тохионы үр дүн ч гэсэн Монголын сүүлийн сая ялангуяа оны сүүлийн 2 сар Монголын бондуудын ханш нэлээд сайжрлаа. Ялангуяа Голланд банкны гадны бид нар 11 сард Сингапурт Монголын хөрөнгө оруулалтын форум зохион байгуулсан 2 дахь удаага. Тэгээд Сингапурт бид нар байнга нөгөө бондын зах зээлийг онцолдог байхгүй. Сингапурт их бонд гардаг учраас. Тэгээд тэнд бондын хөрөнгө оруулагчтай уулзалт хийсэн. Өнгөрсөн жил 5-6 л яг хөрөнгө оруулагч манай ивент иржсэн бол энэ жил 20 гаруй яг хөрөнгө оруулагч нь asset manager нэрж байгаа. Нөгөө тэр чинь өөрөө Монгол сонирхол маш өндөр байна гэсэн үг байхгүй бонд тэр. Тэгэхээр нөгөө энэ бол зээл зэрлэг гэсэн учраас хөрөнгө оруулагч сонирхол нэлээд нэмэгдсэн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь сайтай муутай тэгтээ ингээд эргээд дүгнээд ингээд эцсийн байдлаар харахаар дайжгүй даваа гарчлаа гэж бодлоос улс төрийн нөхцөл байдлаар харсан ч гэсэн тий. Мэдээж одоо хөгжиж байгаа орн гэдэг утгаараа тий Монгол улс бас одоо түүхийдийн экспортоос өндөр хамааралтай уул уурхайн салбараа төвшгөлсөн гэдэг одоо онцлогуудыг ярьдаг. Ер нь ингээд яг хөгжиж байгаа орнуудын нэг онцлог нь угаасаа байдаг ч тий улс төрийн нөхцөл байдал одоо институцийн орчин ямар байгаа вэ гэдгээсээ одоо хөрөнгө оруулагч нарын сонирхлыг хэр татж ийн гэдэг нь магадгүй шууд хамаарат ах шүү гэдэг эдийн засгийн онолтлоосаа ч гэсэн ер нь тайлбарладаг тий. Тэр ер нь одоо peer countries гэж ярьдаг ч те одоо ойролцоо төвшний хөгжиж байгаа орнууд одоо бид нэр жишээ олгож ярьдаг нь одоо Казахстан, Узбекистан, Дагестаны орнууд гэдэг ч юм уу. Эсвэл одоо адилхан энэ түүхийд экспортлдог чиглэлийн ийм орнуудтай ер нь харьцуулахад ялангуяа одоо энэ банк санхүүгийн салбар талдаа ер нь манай улсын хөгжил ер нь ямар хуу төвшөндөө яваад байна вэ? Яг банк санхүүгийн салбар, Монголын банк санхүүгийн салбар ч бол нэлээд өндөр төвшөнд хөгжсөн шүү дээ. Тэгээд Казахстан, Төв Азийн улс орнуудаас хамаагүй илүү байгаа. Одоо манай банкуд ч бүгдээрээ л одоо нэлээд дижитал байна тий payment төлбөрийн систем байна Монголд. Бид нар нэлээд одоо манай монголчууд их аялдаг болсон. Хаанч утсан харуул Монголд төлбөрийн систем нэлээд сайн тий бүгдээрээ л ухаалуудтай байна. Янз бүрийн байдлаар дижитал төлбөр тооцоогоо хийж чадчихээн тий. За тэгээд банкуд нь захимдсан байна. Банкуд нь ихвчлэн хувьшил байна тий. Одоо Төв Азид бол их хэн төрөмжтэй шүү дээ. Төрөмжт хамааралтай. Иргэдэнд бас банкар хөгжлөд сурсан байна тий. Тэгэхээр яг банк санхүүгийн салбарын хувьд аваад үзсэн бол Монгол улсын банк санхүүгийн салбар нэлээд өндөр хөгжсөн л гэж би хардаг гэж би хараад ч угаасаа л цаасан дээр ч нөгөө ойлгомжтой байгаа. Дээрээс нь нөгөө давуу тал нь сүүлийн 3 жил дотооддоо IPO-гээд нөгөө нээлттэй компани болцсон учраас бүр л нөгөө нээлттэй transparent болоод эхлэхээр жижиг хөрөнгө оруулагчтай болоод тэгэхээр бүр нөгөө peer country-наас хамаагүй л олж эхэлчихлээ юм л да. Одоо тэгээд цаашлаад олон улсын бирж төр бүртгэлтэй болоод эхлэх юм бол одоо яг Төв Азийн банкуд топ банкуудтай харьцуулахад нэг банкнаас давуулууд байх бол бид нар дутагдaltaй юм бол зөндөө байгаа тийм. Одоо нөгөө институцийн хөгжлийн хувьд одоо ялангуяа төрийн өмчт компаниуд бусад салбаруудын хувьд бид нар бол институт нэлээд даавар хөгжилтэй байна гэж би хардаг. Тэгээ энэ дээр одоо бид нэр энийг бол хөрөнгөний зах зээлийн хөгжлөөр нь ч бид нэр дүгнж байна. Хөрөнгөний бирж дээр ямар компанид бүртгэлтэй байна гэхээр топ 20-ийн 11, 12 компани санхүүгийн салбарын компаниуд шүү дээ. Бусад салбараас байна уу гэхээр байхгүй. Бусад салбарууд байгаа нь одоо Апу, Сүүч гэдэг юм айл нөгөө өмч хүчлийн хувьд л одоо хувьцат компани болцсон болохоос өөрсдөө хувьцат компани болъё гэж болсон компани баг тэнд за CEO л байна шүү дээ. Тэгэхээр за Монгол улс ч уул уурхайн эдийн засгийн орн гэсэн мөртлөө уул уурхайн компаниуд нь бирж дээр баг байхгүй те. Тэгэхээр энэ чинь тэр хэмжээгээр уул уурхайн салбарын институт компаниудын институцийн хүчил бас дутуу байна л гэсэн. За төрийн өмч компаниуд нь одоо л төрийн өмч компанид реформ гэдэг
IPO хийн гэж ярьж байгаа. Гэхдээ тэрийг бас дутуу хийгээд бид нар түүх харуулж байгаа тий. Тэгээд одоо энэ дээр ажиллах хэрэгтэй байна. Төв Азийнхны хийгээд байгаа юм бол төрийн эмчилгээ компаниудтай зөрөгтэйгээр олон улсын бирж дээр гаргаж байгаа байхгүй. Олон улсын бирж бол дотоодын бирж дээр давхар бүртгэлээ гаргадаг. За зөрөгтэйгээр гадны стратегийн хөрөстэй оруулж ирээд одоо тэднэрт менежмент өгдөг, тэднэрт ихэнх хуваа өгдөг те. Тэр зөрөгтэй хийж чадчихаа. Тэгэхээр Монгол ч гэсэн яг энэ төрийн эмчилгээ компаниудын өвчлөл дээрээ зөрөгтэй ажиллах хэрэгтэй байна л гэж хараад байна. Төрийн эмчилгээ компаниуд ч одоо нийт хөрөнгө нь бараг 70 их 80 гэж байгаа байхгүй. Төсөвтэйгээ адилхан хэмжээний. Тэгэхээр дахиад нэг төсвийн гадна дахиад нэг том төсөв бишхгүй тийм том юм явж байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур тэгээд энд чинь яг үр ашигтай ажиллаж байгаа юм уу яаж бид мэдэхгүй те. Тэгээд нэг юм хаалттай нэг юм маш том зах зээлэнд байдаг. Тэгэхээр энэ нь одоо энэ жилээс 26 оны онцлог юм бас энэ дээр шин засгийн газрын дэлгэрлээ амбицтай л харж байгаа тэгээ яах юм аа институцийн хөгжил нь чухал засаглалын хувьд те засаглалаас ажиулж ижил мартна гарна. Тэгээ тэрнийх нь нэг шийдэл нь хөрөнгөний зах зээл хатах юм л та. Тэгэхээр ялч одоо хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулагч татах ер нь одоо энэ төрийн оролцоог ингээ бас бууруулах гэдэг ч юм уу те ингээд нэлийн халуун сэдв болол яваал идэг хөрөнгө оруулалт одоо тэгвэл татах талаасаа ингээд яриад үзвэл ер нь ингээ гадаадын хөрөнгө оруулагч нар татах нь яг одоо яг манай улсад яг үнэхээр яг шаардлагатай байгаа гэж ихэнх хүмүүс одоо мэдээж ярьдаг. Яг энийг яг ингээр тайлбарлавал юу гэж хэлэх вэ? Яагаад бид нэр ингээд гадаадын хөрөнгө оруулж чухал гэж яг хэлээд идэг юм бэ те? Ерөнхийдөө манай улсын хөрөнгө оруулах орчныг гадаад болон дотоод талаасаа ер нь аль аль талаас хэрхэн яаж дүүгэнж харж байна хүмүүс. За одоо чинь Монголын үндэсний сагсан бөмбөгийн лиг шүү дээ. Одоо Монгол маш алдартай хамгийн албатай спорт болж байна. Лигийн тоглолт хэдэн мянгаар үзэж байна те. Тэгэхээр энэ лиг мэн сүүлийн хэдэн жил нэлээд хэрчтэй хөгжлөө шүү дээ. Хамаагүй өөр төвшөнд өрж байна. Тэг яаж энэ хөгжлийн төвшөнд хүрсэн юм? Гадаадын засагч нар ирсэн. Бүгд тэрэл бараг гадаад засагчуулагчтай. Гадаад легионороо тавьчих эхэлсэн. Тэгээ тэр хүмүүсийн ноу хау, тэр хүмүүсийн хөрөнгө оруулалт те. Хөрөнгө оруулалт гэхээр бид нэр зөвхөн мөнгнөөс гадна тэр ноу хау, технологи те гэдэг зүйлсүүд давхар бодох хэрэгтэй л гэдэг юм л те. Гэхдээ одоо тэр лигийн дараагийн левел дээр очиж дараагийн шатанд гарахад гадаад тоглогч нар, гадаад тасгчуулагч нар шал өөр левел авчиж шүү дээ. Одоо тэгвэл манай буцаад манай Монгол тасгчуулагч шинжилгааг болж эхлээл тоглогч нар чинь шатхан шал өөр төвчнөр ирээл нөгөө хөгжиж шүү дээ. Хөгжлийн дараагийн шатанд орж. Тэгвэл Монгол улс гэсэн яг эдийн засгийн хөгжлөө бодоод үзвэл бид нар дангаараа явбал хөгжих хатагтай маш удаан явна. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэхээр илүү хурдтай илүү бат бэх хөгжөөгөл тэр гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт компани илүү олон болох хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтуудыг авч иж компаниуд нь илүү хурдтай хөгжинэ. Тэлэн тий. Биллуугаар ярихад энэ биллууны хэмжээг томруулъя гэхэд гаднаас л нөгөө юмнууд орцуудыг нэмжиж л хурдан томрно шүү дээ. Өөрсдөө нөөц боломжоор бол маш удаан шүү дээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг зөвөр татах нь зүйл. Тэгээ зөвөр гэдэг нь бас нэг гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л бас бүгд сайн гэсэн үг бас биш те. Тэгээ энэ чинь бас хөрөнгө оруулах амар олон салбарын асуудал ярьж байгаа, олон хэлбэрч байгаа те. Төр хувийн ишл гэл ингээл маш олон юм байгаа л та. Тэгэхээр зөв миний боддог юм зөв нь болохоор айл болох бид нэр өргөний зах зээлээр дамжсан одоо бондор, хувьцаагаар тэгэхдээ нээлттэй хувьцаат компаниудаар те. Эсвэл одоо олон улс чинь сүүлийн үед маш олон төрлийн санхүүжилтийн схемүүд гараад эхэлсэн те. Хөрөнгө оруулалтын сангуудаар ч гэдэг юм уу те. Тэр лөө эрэлхийдэх хэрэгтэй байна. Дээрээс нь илүү нөгөө институционал хөрөнгө оруулагч нар лөө хурж ажиллах хэрэгтэй байна. Тэгээ бид чи өөрсдөө Монгол одоо бид нар яагаад одоо Монголын хөрөнгө оруулалтын форум гэж зохион байгуулал Лондон, Нью-Йорк, Сингапур те энэ жил Шанхайд анхудаа жишээ хийх гэж ингээл яваад байгаа. Тэгэхээр бид нар айл болох төр холоос хөрөнгө оруулалт татвал нэгт тэд нар маш хямд өртөгтэй бид нар татах боломжтой болно. Хоёрт бол хамаагүй сайн хөрөнгө оруулагчныг урт хугацааны хөрөнгө оруулагчныг авчих боломжтой болно. Тэрийг бид зорж л авчих нь гэхээс монголчуудын нөгөө түгээмэл буруу ойлголт маань бид нар гадаадын хөрөнгө оруулагчийг аль баахан мөнгөтэй хүмүүс Монгол хөрөнгө оруулалтыг л ойрчлол зогсож байна гэдэг бол тийм байхгүй ш. Монгол хөрөнгө оруулалт гэж байгаа хөрөнгө оруулагч маш цөөхөн. Яагаад гэвэл Монгол хөрөнгө оруулалт гэж амар хэрсдэлтэй, зардал амар өндөртэй байгаа учраас. Тэгээд тэдгээр сонирхлыг өдөөх хэвээр. Тэгэхээр Монголоо таниулах хэвээр. Тэгээд бавар хөрөнгө оруулалтыг татах хэвээр. Монголд оруулах хэвээр гэж л бид нар ойлгодог учраас одоо би тийм хийгээ явж байгаа. Тэгээд ингээ харахаар яг гадныхандаа яриад одоо бид чинь хөрөнгө оруулалтын формоор гадныхандаа маш олон янзын гадныхандаа л уулзч ярилцдаг. Нөгөө талаас комменттэй авдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө гадныхны гол хилдэг юм нь бол
дахиад нөгөө бодлогын орчин дээр тодорхой байдал тэрийг хамгийн түрүүнд хардаг. Угаасаа л Монгол шиг усад өнгөсөр бас тэрийг л харж байгаа. Тэгээд энэ угаасаа нөгөө хамгийн том нөлөөтэй учраас те. Тэгэхээр энэ дээр бид нэр өөрсдөө маш тодорхой гадаашаа мессеж өгөх хэрэгтэй байна. Тэг чадахгүй байвал гадныхаа орж ирэхгүй байна. Хоёрт нь болохоор яг энэ олон улсын тренд геополитик дагаж бид нараас тоглолтоо хийх хэрэгтэй байна. Өөрсдөө тоглолт хийх хэрэгтэй. Одоо чи Төв Азийг харахаар чи Трамп гарч ирээл газрын хавар critical mineral нөгөө юуны юм одоо нөгөө эрчим хүчний шийдэлтэй холбоотойгоор энэ нийлүүлэлтийн гинжин хэлэхэд supply chain холбоотой одоо маш одоо хүчтэй ажиллаж эхэлж шүү дээ. Тэнгүүд энэ дээр нь Төв Азийн нийлээл тоглолт хийж байгаа байхгүй. Яаж тоглолт чинь манад наад энэ нөөц баялагууд байна шүү дээ. Газрын хавар ийм нийлүүлэлт манад байна. Манад уран байна. Газрын тос байна тий. Танах ямар нь танах энэ дээр инг бид нар буцаага бидэрт инг гэдэг яг хилцээр хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг эндээс бас бид нар суралцаад бид нар ч гэсэн газрын хаврын юм байна шүү дээ. Энийгээ leverage хийгээд буюу ашиглаад нөгөө геополитикийн юм бол эдийн засгийн тоглолт хийх хэрэгтэй юм бэл. Тэгээ Монгол тэргээл сайн хийхгүй байна л гэж би харж байгаа. Хичээн төрлийн өрсөлдөөн яваад шүү дээ. Тэгээ бид нар өрсөлдөөн цоцроод байна. Бид нар за 25 онд Нью-Йорк, Лондонд болсон форумуд эрчим хүчний реформтой холбоотой яриа хийгээл явсан л да. Монгол талаасаа тэгээд гадныхан бол Монголын эрчим хүчний реформ, эрчим хүчний шийдэлтэй холбоотой маш их сонирхдаг. Сэргийт эрчим хүчний төлөө сонирхож байна. Дата центр сонирхож байна. Газрын хавар, уран болон газрын хавар элементүүд ямар ордууд байна сонирхож байна. Зэсийн ордууд сонирхож байна тий. Тэгээд бид нар өөрсдөө нэр тоглолт хийгээд өөрсдөө ингээд бэлэн юм бэлдээд очих хэрэгтэй. Тэгэхээр бид нар өөрсдөө бэлэн биш. Тэгээд дотооддоо ингээд эдэн талдаа суугаад явсаар адил цаг хугацаа өнгөрөөд байдаг. Тэгэхээр эн чинь зөвхөн Монголд байгаа нөөц байлг биш шүү дээ. Дэлхийд зөндөө улсуудад байгаа. Тэгэхээр Монгол урд хөдлөхгүй бол бусд нь хөдлөл. Тэгэл ингээд хөгжөд явна тий. Тэгэхээр тийм юм байна гэдгийг бол ойлгосон. Ихэнх манай уулуурхад хөнгөр болж байгаа хүмүүс богино хугацааны юм харж байгаа хүмүүс нэлээд байдаг. Ялангуяа хаттаач гэсэн тий. Тэгээд хаанаас ямар мөнгө орж ирээд хөнгө орлого хийгээд байж мэддэхгүй. Ихэнх нь өчгний арын хилцээрүүд яваад идэг юмуд зөндөө байна тий. Тэр энийг чи айлуулах баг болгож иж нэгт авилгал буурна. Баялагын тэгш хуурал гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь хөнгөн соёлоор явж иж тэгш хуурал. Илүү ил тод явж иж татвараач зүг авч чадна тий. Тэгэхээр айлуулах бид нэр илүү сайн хөнгө оруулагч Монголд оруулах хэрэгтэй. Ажил өөртөө ажиллах хэрэгтэй байна гэж. За гуравт нь сүлд нь болохоор гадныхны яг одоогийн бодит нөхцөл байдал тэр яг Монголд орж ирээд хөнгө оруулалт хийн гэдэг нь өөрөө маш хэцүү байгаа. Түрүү хэлсэн яг энэ өөрөө маш их эрсдэлтэй. Эрсдэл бол улс төрийн эрсдэл байна. Ханшийн эрсдэл байна. Бизнесийн эрсдэл байна тий. За хоёрт нь маш өртөг өндөртэй, зардал ихтэй. Яагаад тэгэхээр би нэг Монгол гадны хөнгө оруулж байлаа. Би Монгол нэг за 10 сая доллар хөнгө оруулах гэж бодъё л дээ. 10 сая доллар хөнгө оруулахын төлөө Монгол би нэг офстой болоод эсвэл Монгол хүн ажиллуулаад эсвэл Монголыг хариуцсан хэдэн шинжээчнэр ажиллуулаад явна гэдэг чинь өөрөө маш өндөр зардал шүү дээ. За тэгэл Монгол руу ингээл бахан трип хийн ингээл. Тэгэхээр нөгөө талаас бид нар энэ нөхцөл байдлыг харахаар яах хэрэгтэй вэ гэхээр төр бол хувьч айл айл нь яг олон улсын зах зээл дээр нь өөртөө очиж нөгөө шийдлээ гаргаад очих хэрэгтэй байна. Тэгвэл Лондон, Хонконг гэдэг юм бирж, Лондонгийн хөнгөн бирж дээр хувьцаа гаргачвал гадныхан хамаагүй авах магадлал өндөртэй байхгүй. Бид нар ч амар. Тэгэхээр Монгол компаниуд томоохон топ компаниуд, дээрээс нь төрийн эмч компаниуд олон улсын зах зээл дээр болон дотоодын зах зээл дээр давхар IPO хийгээд давхар гардаг байх юм бол явах хэрэгтэй байна. Нэг юм ойлгохтой бид нар гаднаас хөнгө оруулах хайгаа явж байгаа. Буюу гуйгаа явж байгаа хүмүүс нь шүү дээ. Тэгэхгүй бид нар нөгөө гэдийгээд иж болохгүй те. Тэгэхээр бид нар өөрсдөө шийдлээ болоо. Тэгвэл ингээд ийм шийдлээ нөө таад ингэчүүл манд хөнгө оруулах уу гэж хэвтэн ингээд. Янз янзын шийдлээ бариа явах хэрэгтэй байна гэж. Тэгээ энэ дээр сая бид манай CMM-ийн хувьд 24 оны 9 сард нөгөө 25 оны 9 сарын mining week-тэй биднээс хамтран зохион болсоор ордог. Franklin Templeton-ыг Монголд авчирсан. Franklin Templeton юу гэж нэхэр Узбекистанд төрийн өмчөд 18 компани нийлүүлээд ийм хөрөнгө оруулалтын сан үүсгэхэд тэрийг нь одоо Ташкент болон Лондонгийн хөрөнгөний бирж дээр IPO гэж гаргаж байгаа байхгүй. Энэ жил гаргаж. Тэгээ яаж ингэнгүүт Узбекистаны засгийн газар нь болохоор Franklin Templeton гээд 3 их $80 удирддаг дэлхийн хамгийн топ одоо хөрөнгө удирдах фирмчт компани. Тэр компанид өөрсдөө төрийн өмчөд 18 компани менежмент нэрхийг хүчиж байгаа байхгүй. За та энэ 18 компанийг дараагийн шатанд гаргаа. Ихэнх нь яг үүндээ бодит байдал одоогийн бодит байдлаар Монголын төрийн өмч компаниуд их нь ашиггүй, үр ашиг муутай, менежмент муутай компаниуд одоогоор. Нэг нэгээр нь одоо IPO гэж хийхээр гаднах сонирхгүй байхгүй. 18-ийн ингээ бандалтай нийлүүлчихгүй гадныхаа шал өөрөөр харж байгаа. Тэгээд 18-ыг нийлүүлээд фанд үүсгэнгүүтээ. Тэгэхээр нэг компани 20-40% тэр фандтай оруулж.
Тэгээ гадаад талын дотоодын инвесторуудад ингээд тэр хувийг тэр фандаар дамжуул зарж байгаа. Тэгээд дараагийн шатны юу гэх гээд ирэх 5 жилдээ Franklin Templeton тэр 18 төрийн компанийн нэгээр нь менежментийн сайжруулах ажлыг нь хийж эхэлж эрхийг нөхцсөн те. Энд чинь өөрөө нөгөө санхүүгийн одоо нөгөө инженерчил гэдэг байна шүү дээ. Нэг шийдлийг бид гаргаж өгөөд гадныхаа санал болгож шүү дээ. Тэр Монгол одоо чинь сая шинэ насан гадраас нэг лист нь өөрчлөгдөөлсэн. Гэхдээ сүүлд 20 болсон байл л төрийн компаниудыг ингээд бичлэн дээр гээл те. 30% мөг гээл чи өөрөө жоохон. Тэгээ нэгээр харахаар манай төрийн компаниуд сонирхолтой гадныхаа сонирхож байгаа нь яг үндэ эрдэнэт үйлдвэр л байна. Тэгээ харахаар за нүүрсний талынх нөгөө гадны барууных чинь нүүрсний юм дээр орчлохгүй гээд сонирхгүй болчихгүй эрдэнэт саналууд төр гээд. Тэгээ уулуургаа өөр юу болж байгаа эрдэнэт үйлдвэр болчихгүй. Тэгээ эрдэнэт үйлдвэрч IP байвал бид нар ажилламаар байна. Эсвэл бид нар маар тий. Мят хэтэрхий жижигхэн байна. Дотоодд бол болох байх, гадаадд бол хэтэрхий жижигхэн. Бусад эрчимчний компаниуд нь бүгдээр амар алдагдaltaй менежментийн үг гэл. Ингээл харахаар эдгээр өөрөө бид нар өөрсдөө энэ дээр нэг шийдэл нь өөрсдөө бод сайн илэрхийлж гаргах хэрэгтэй байна л гэдэг. Тэгэхээр ер нь одоо хөрөнгө оруулалтын орчин гэж сайн нэлээ ярьлаа. Тэгээ ер нь ингээд одоо гадаадад гэдэг ч юм уу одоо ингээд томоохон зах зээлтэй бид нар ингээд Нью-Йорк, Лондон, Сингапур гэх мэт хөрөнгө оруулагч нартай уулзаад явж байхад жишээлбэл ямар нэгэн хөрөнгө оруулагч за Монголд ингээд хөрөнгө оруулъя сонирхож байна. Даанч одоо энэ нь ингээд айгүй хэцүү юм а тий. Эннээс олоод ингээд жоохон би ингээд татгалзаад байна. Тиймэрхүү яриа ер нь үсчихсэн үү ярьдаг уу? Тиймэрхүү жишээ дурдвал за шууд хоёр л юм бодогдож байна. За эхнийх нь энэ бол угаасаа байнга л ярьдаг юм нөгөө exit хийх боломж баг байхгүй байна гэх. Exit гэдэг нь үгс хөрөнгө оруулалаа. Хөрөнгө оруулалтын тодорхой хугацааны хувьд дараа гараад ашиг авах хэрэгтэй шүү дээ. Одоо хувьцаанд хөрөнгө оруулалт гэж юм те. Тэнгүүд гарыг гэхээр одоо нэг хөрөнгө оруулагч Монголын хувьцаат компани гадны хөрөнгө оруулагч 5-10% эзэмшдэг те. 5 жил болчлоо. Одоо бид тэр exit хийгээд ашиг авахтмаар байдаг. Exit хийхээр худалдаж авах хөрөнгө оруулагч байхгүй. За тэгээд нөгөө компани нөгөө гол учир зэмжтэй зарыг хэн өөдөл нь хямдхан авна гэд байд те. Тэр гадны хөрөнгө оруулалтын сангийн менежерийн хэлж байгаа. За ингээд тэр тэднийх бол яг Монголын хөрөнгөний зах зээл дээр хөрөнгөний бизнес дээр байгаа компанид хөрөнгө оруулсан те. Тэдний компани. Тэнгүүд юу гэж юм гэхээр яг ингээд гоё сүүлийн хэдэн жил ялангуяа ингээд гоё компанид ажиллаж байна. Банкуд орж ирлээ. За ингээд компанид ингээд сонирхол байна те. Томорч байна. Хөрөнгө зээлийг төвчилж нэмэгдэж байна. За ингээд лангуун дээр одоо бүтээгдэхүүнийн тоол олшоод байна тий. Гой бондууд гарч ирж байна, компаниуд нь гарч ирж байна. Өчигд компаниуд тий. Тэр чинь нөгөө талд нь та тодалтай авах хэрэгтэй нэмэхгүй шүү дээ. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр дотоодын институционал хөрөнгө оруулалт байхгүй байна тий. Энэ дээр юу ярьж явах вэ тий? Том хөрөнгө оруулалтын сангууд, төрийн сангууд бид нар нь өөрсдөө сайн хөрөнгө оруулдаг, хувьцаа авдаг, идэвхтэй хөрөнгө зээлээр тоглолтдог байх нь өөрөө гадны хөрөнгө оруулалтын одоо идэвхжүүлэх гээд байна. Одоо хөшүүрг болох гээд байна тий. Одоо бид нар сүүлийн хэдэн жил харуул Монголын хөрөнгөний зах зээлийн арилжааны 1% л гадны хөрөнгө оруулалт эзэмшиж байгаа шүү дээ. Энд чинь 11-2 онд 90% байсан. Зүйлт тахгүй. Одоо тэрнээс буурч сараад тий. Тэгэхээр одоо гадныхаа Монголын хөрөнгөний бизнесээр байхгүй гэсэн үг шүү дээ энэ бол. Тэгэхээр бид нар Монголын хөрөнгөний зах зээл дээр хөрөнгөний бизнесээр гадны инвесторуудыг оруулж ирье гэвэл бид нар өөрсдөө институционал инвесторуудыг бэлдэж гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр бол яг одоо саяхан их хурлын дараах энэ жилээс хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийг батлана л гэдлээ. Тэгээ тэр мөр нь баталтаад тэтгэврийн сангууд нь хөрөнгө оруулдаг болж эхлээд. За манай Монголын баялагын сан байна. Баялагын сан ч гэсэн яагаад баялагын сангаараа бид нар тодорхой хэмжээнд дотоодын хувьцаагаа авдаг байж болохгүй гэж тий. Баялагын сан нь өөрөө байж болно шүү дээ. Тэгэхээр энийг бид бодолч үзэх хэрэгтэй. Тэгэхээр энийг өөрөө манайха ерөөсөө ойшоодог л дээ. Тэгжээж гадныхан орж ирнэ гэдгийг бид тэр талаас нь харах хэрэгтэй юм байна. За тэгээ хоёр дахь жишээгээ харуул investor relation өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчтай харилцаагаа сайжруулах хэрэгтэй байна гэдэг тий. За энэ дээр бид нар яг бидний гадны саяхан нэг оны өмнө гадны Хонконгийн нэг фондтай уулзсан чинь юу гэсэн гэхэд Монголын бас нэлээд хэдэн компани хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд нэг компани сонирхоод бас өнгөрсөн жил холбогдсон гинэ имэйл явуулсан гинэ. Сонирхоод танахыг сонирхож байна мэдээлэл авъя. Ямар ч имэйл хариу авахгүй. Би хариу авч чадаагүй шүү дээ. Тэгээ би нөгөө компани вест мэднэ л дээ захирлуудын тий. Нөгөө компани болохоор бид нар гаднаас хөрөнгө оруулалт хайж байгаа гэдэг байхгүй. Тэнгүүд чинь одоо жишээ нь имэйлээ шалгаагүй л байхгүй чинь тий. Респонс байхгүй. Тэгэхээр чи өөрөөр хэлбэл нөгөө investor relations боёо аяараа хийхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол манай нөгөө хувийн дээр ч асуудал байгаа, төрд ч асуудал байгаа. Одоо бонд гаргалаа. Тэгэл тэцээ. Тэгээ нөгөө араас нь ажил байхгүй тийм. Тэгж байгаа нөгөө жилийн дараа 2 жилийн дараа бондын хугацаанд дуусгасан чинь нөгөө иргэн төлөхсөн чинь хэцүү болоод төлөнгөт. За бид нар refinance хийе дахиад бонд гаргаад дахиад энийг гээ нөгөө зах зээлээр эргээд хөнгө өстө уулзсан ч та бонд гаргах ажил гаруу ямар ч мэдээлэл өгөхгүй алга болчихсон шүү дээ. Одоо итгэл ал байхгүй ч гэдэм эсвэл
үнэрхэл сууж шүү дээ. Бид нэр өнгөрсөн жил өргөн оруулалтын одоо Сингапур, Нью-Йорк, Лондон гурван дэс голланд банк спонсороор оролцсон тий. Бас өөр компаниуд байгаа Invescore байна. Тэгэл банкуд хаан банк гэл банкуд байна тий. Яагаад ингэж идэвхтэй оролцоол ингэ яваад тий. Яг хөрөнгө босгох зорилго байгаагүй шүү дээ. Яагаад голланд банкыг түүхээр хад 24 онд анх голланд банкны 300 сая долларын бонд босгоход нөгөө рөөчөө хийгээл явдсан шүү дээ тий. За Сингапур, Хонконг, Сингапур, Лондон тэгээ Нью-Йорк гээд амжилттай бонд бол боссон. Дараа нь одоо энэ жил чинь 25 он чинь гол нь яг бондо дахиад refinance шиг шаардлагагүй байсан ч гэсэн формуудаар спонсорлаад өөрсдөө очиж танилцуулга хийгээд инвестортой байнга уулзаад ингэ явж байгаа. Шалтгаан нь юу вэ? Энэ жил одоо чинь дараа нь дахиад бонд гарах нь тодорхой. Эсвэл бондын арилжаа 20 дахь цацаал дээр явж байгаа. Тэр цацаалынхаа хүүг багасгахыг, нэр хүндээ өсгөхийг дараа нь бид нар хөрөнгөө босгоход илүү багаар босгоё л гэдэг зорилго байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг хийж яж шүү дээ нөгөө хөрөнгө оруулалтын хөөсрийн зардлаа багасгадаг тий. Тэгэхээр эн чинь өөрөө хөрөнгө оруулалт өөрөө явж ихтгэлцлийн асуудал шүү дээ. Ихтгэлцлийг үүсгэх хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр энэ нөгөө төр үйлчлэг ялгаагүй. Манай сангийн ч одоо Монголын засгийн газрын бонд хэрэгжиж шүү дээ тий. Байнгын гадны хөрөнгө оруулалтайгаа ярьдаг, байнгын мэдээлэл өгдөг тий. Тэгээ байнгын уулзалт одоо тэр ажлыг хийж байгаа учраас Монголын одоо бондууд гайгүй байгаа нь манай засгийн бонд ч өөр нэлийн дэжгүй гардаг шүү дээ хөрөнгө мөн гэсэн. Эдгээр гадагшаад ээж дотоодын зохицолч яг ялгаагүй. Монголын дотоод хувьцаагаа гаргацсан, бондоо гаргасан компаниуд хувьцаагаа гаргачлаа, мөнгөө татчихлаа, бондоо гаргачлаа, мөнгөө татчихлаа. Тэгэл ажил дуслаа гэж бодоод тахгүй. Тэр юусоо тэгж бодож болохгүй гэж. Байнгын эргэх холбоотой те хөрөнгө оруулагч нартайгаа. Би хэлтийн та одоо чи банкн дээр ялангуяа харилцагч нартай банкуд ч харилцагч нараа амар одоо кэрлэл маяг. Яг тэрнтэй адилхан ш. Хөнгө уусаа яг адилхан л кэрлэхтэй тий. Тэгэхээр компаниудыг нэг ойлгох хэрэгтэй зүйл нь тэр байгаа. Тэгээд энэ чинь төв засаг дээр ч яг адилхан ш. Тий. Монгол итгээ зөрөө хөнгө оруулсан гадныхныгаа өсөр хаяад иж чадахгүй ш. Тий. Тэгэхээр гадны хөнгө оруулсан ш. Гадна дотно гэж ялгалгүй ямар ч төрлийн хөнгө оруулж бай. Амар сайн кэрлэх хэрэгтэй, асуудлыг шийдэх хэрэгтэй, мэдээлэлээр байнга хадгалах, хангах хэрэгтэй, бүр транспарент байх хэрэгтэй. Хамгийн номер 1 асуудал тий. Саяхан нөө яриан дундаас сая бас гинт бодлоо. Манайх ингээл IPO гаргаж ингээл тэрийгээ ингээд нэлээд ингээ рекламдаалтай явдаг. За ийм дүнтэй бонд ингээд санхүүжил татлаа. Анхны хөрөнгө оруулалт дээр айгүй ингээд акцент өгдөг те айгүй хайлайт өгч ярьдаг. Тэгвэл энэ нүг хоёр дахь зах зээл гэдэг юм яг манайхын ер нь хэрэг яг ач холбогдол өгж байна. Энэ тал дээр илүү нэг идэвхжүүлэх шаардлага нь байна уу? Энэ тал дээр юу гэж бодож байна? Тэгээ тэр нь өөрөө байхгүй учраас одоо бид нэр за тэгээд нэг компаниудтай анх тэгэл ярихад за тэгээд ямар төлөө байна те одоо нөгөө роучоны хувьд юу их юм ингээл ярьдэн шүү дээ бид нар ингээд тэгээ бид нар нэлээд юуг сонсож байгаа нөгөө төлөө танилцуулдаг байхгүй. Тэгээ тэн дээр юу боддог вэ гэхээр ямар ч компанитай тухайн яг тэр хувьцаа гарлаа бонд гарлаа тэрний дараа яах вэ гэдэг ямар ч төлөө байдаг байхгүй. За тэгээд төлөө байхгүй гэдэг. Өнгөөр бид нэр албаар тэгж гаргадаг байхгүй. За роучо одоо гарахын өмнө роучогийн үеэр ийм хийн. За гаргалаа гэдэг нэг амжилттай гаргасан марсан гэдэг нэг юм явна. Тэнгүүд secondary дээр ингээ гэдэг саналыг ингээд төлөвөнд оруулаад явуулангууд за secondary яах вэ байж чиг энийг эхлээд хэлээ чиг хойшиндээ өгдөг тийм. Энэ чинь өөрөө л ингээд ойлголтын л асуудал баг. Тэгээ энийг нэлээд бүршилдэг гэсэн. За тэгээд CMM дээр одоо бид нар IR-ийн зөвлөгөөчтэй гэл хийгээд баа чинь. Зах зээл дээр энэ орон зай байгаад байгаа юм байна. Угаасаа олон улс нөгөө IR-ийн фирмүүд нь л ажилтдаг л да. Одоо шинэ Invescore London гэмээр бизнес гаргачаад London based IR фирмтэй ажиллаж байгаа байхгүй. Тэгээд эдгээр дээр юм аялгачаа тий. Угаасаа secondary дээр ажиллаж тэр компани хувьцааныхаа ханш ч юм уу ядаж зах зээл дээр нэр хүндээ хадгалах байхгүй. Манай зах зээл дээр захирлуудын байздуудын нэг ойлголт нөгөө нэг хэвсэн буруу ойлголт гэх юм уу. Өргөний зах зээл дээр зах зээл өөрөө шийдээд явчихнаа. Начаа угаасаа авч зарж байгаа хүмүүсийн эрэл нийлэл дээр л ханш тогтож байгаа. Зах зээл хөдөлж байгаа тийм бид нар энд оролцох шаардлага. Өөрөөс тийм байдаг. Америкийн зах зээл харуул Америкийн одоо тэр Nasdaq дээр ч нэг топ вебсайт компани бүгдээрээ хөрөнгөний зах зээл дээр маш идэвхтэй тоглолдог оролцдог. Яг дүүл хувьцааны ханшийн өөрчлөлт хөдөлгөөн амар чухал гэдэг байхгүй тийм. Хөрөнгө оруулалтын ихтгэлцэл дээр нэтгэлцсний асуудал тий. Дээрээс нь өргөний зах зээл дээр хувьцааныхаа ханшаас хамаарч хөрөнгө санхүүжилтийг байнга татчихийдэг тий. Ханшийн унаад байвал санхүүжилт илүү үнэтэй болдог ч юм уу тий. Бас нэг Монгол одоогор байхгүй бас одоо хүртэл яг нэх ашиглал өгөхгүй байгаа нь олон улстай харьцуулаад байхгүй байгаа нь олон улсд болохоор вебсайт компаниудын удирдлагууд ч өөрөө тэр хүмүүсийн бонус нь нөгөө хувьцааны ханштайгаа шууд уялдаад байгаа байхгүй эсвэл хувьцаагаар бонус авдаг тий. Тэгэхээр ч тэр хүмүүс хувьцааны ханш чухал болоод байгаа байхгүй тий.
Дээрэс нь компани санхүүжилттэй нөгөө хувьцаатайгаа нөлөө уйж шийддэг те. Тэгэхээр хувьцааны ханшийн хөдөлгөөн нэлээд чухал одоо байхгүй. Тэгэхээр гэх мэтлийн юмуд байгаа. Тэгэхээр одоо энэ зах зээл маань яваар ийшээгээ хөгжих хэрэгтэй байна. За яг манай зах зээл маань нөгөө яагаад банкуд IPO гаргачлаа хувьцааны үнэ яагаад юм байгаа. Яг л дөрөв нэмээс нөгөө худалдаа авахсан байхгүй байгаа зах зээл дээр ч угаасаа л худалдаа авах зүүн байхаар ч өмнө яаж өсөх вэ те. Бид нэр энэ зах зээл дээр бодлого ба сурч талаасаа ч гэсэн хийх ёстой гол зүйл нь худалдаа авах дээр нэмэх тэр дундаа институционал инвесторуудыг нэмэх. Институционал инвесторууд магадгүй тэр хоёр дахь зах зээлийг идэвхжүүлэх бас нэг том хүчин зүйл болно шүү дээ. За яг ерөнхийдөө яриа нэг том зураг руугаа буцаад орвол яг түрүү нөгөө ярианы ихэнд бас хэлжсэн нөгөө зээлжих зэрэглэлтэй маань Монгол улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд те одоо бид нэр ярьдаг SNB, Moody's гэдэг. Эдгээр байгууллагууд бол өмнө байгаагүй дээд түвшинд нь хүргэж нэмэгдүүлсэн төлөвийг нь доктортой хадгалсан гэдэг одоо маш эерэг мэдээллийг бол зах зээлд өгсөн байгаа. Тэр энийг ер нь ол хөрөнгө оруулагч нар яг яаж харж ийн ямар дохиог ер нь олон улсад өгж байгаа вэ? Тэгээ цаашид энэ зэрэглэлийг хадгалж үлдэх эсвэл бүр ингэж улам нэмэгдүүлэхэд бид нараа юуг анхаарах хэрэгтэй вэ? Тэ сая ялангуяа Сингапурын манай хөрөнгө оруулалтын форумаар явах үедээ би Хонконгоор дамжаад Хонконгд нилээд хөрөнгө оруулалт сангийн менежертэй уулзаад Сингапурт уулзаад явж хахад бол бүгдээрээ л нилээ баяртай те. Ялангуяа Монгол алид нь хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нар бол нэлээд баяртай. Багт эдний хүлээжсэн юм л та. Бид нар ялангуяа бондын хөрөнгө оруулагч бол маш чухал мэдээ байхгүй шууд тий. Яагаад тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагч нар сангууд тий том хөрөнгө оруулалтын сангууд бай, индексүүд бай. Тэр чинь өөрөө критеритэй байдаг тий. Ийм шаардлагуудтай. Тэнгүү зээлс зэрлэн чинь double B-гээс бага улсын ямар ч бондыг авахгүй шүү гэдэг л критерий зөндөө байгаа шүү дээ. Тийм учраас фонд хөрөнгө оруулж чадахгүй фонд зөндөө. 1000 одоо нөгөө сангийн менежер хөрөнгө оруулах хийгээд критерийн тийм байвал оруулахгүй шүү дээ. Тэгвэл давхар B болчингууд буюу double B болчингууд хит хитэн янз янзын нэлээд олон янзын фондууд индексүүдэд орох боломжтой болонгууд амар их нөгөө liquidity буюу худалдаа авч нэмэгдээд эхэлж байгаа тийм дөрөв нэрс тий. Тэгэхээр энэ өөрөө тэр нөгөө хөрөнгө оруулагч нар ч өөрөө юу хүсэж байгаа нөхөр өссөн үедээ exit хийх боломж хүсэж байна шүү дээ. Тэд нар шаардлагатай бол Монголын эзэм чаа бондыг зараад гармаар байна. Зараад өөр юм хөрөнгө оруулчмаар байна. Тодорхой хэмжээнд зарч ирэхэд би одоо 5 сая долларын бонд зарч ирэхэд өнөөдөртөө зарч чадж гэнэ үгүй гэдэг чинь амар чухал байгаа даахгүй тий. Тэр энэ амар чухал юм болсон. Одоо рейтинг өсөж байгаа тий. За цаашдаа бол сая рейтинг бид сая яагаад манай рейтинг өсгөвөө гэдгийг эхлээд харах хэрэгтэй. Яагаад өсгөө гэдэг чинь угаасаа нөгөө рейтинг өсөж байгаа компани газар маань одоо зарлагтаа л тайлбар бичсэн шүү дээ. Тэгээд яг гоо улс төрийн өслөөд л иймэрхүү нөхцөлтэй байгаа ч гэсэн одоо шинэ засаг ямар засаг гарсан гэсэн нөгөө бодлого бол нэг өөрчлөлтгүй байна. Энэ бол зүгээр нөгөө намын дотоодын учраас дотоодын л нөгөө зөрчилдөөн болохоос биш бодлогын өөрчлөлт бол гарах гэдэг юм шиг. Тэгэхээр энийг томоохон одоо нөгөө эрсдэл гэж харахгүй байна гэдэг. Нөгөө талаасаа нөгөө Монголын түрүүний ясан зэсийн экспорт нэмэгдэж байна. Зэсийн ханшийн төлөв сайн байна. Сүүлийн хэдэн жил Монголын төсвийн орлого сайн байлаа. Тэгээ Монголын бас нэг юм нөгөө засгийн газрын өр өөрөө сүүлийн хэдэн жил ихсэг байхгүй. Засгийн газрын өр удирдлага сайн байна. Буюу дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь нь өөрөө маш багас. Манай засгийн газар чинь сүүлийн олон жил ер нь шинээр бонд бол гаргасангүй шүү дээ. Дандаа л нөгөө хуучныгаа дахин санхүүжүүлж явах гэж л гаргасан тий. Тэгээ тэр их тусмаа дандаа нөгөө хүүгээ багасгаж гаргасан, сайн гаргасан. Тэгэхээр засгийн газрын өр нь өөрөө хэсгүй байгаад байгаа болохоор тэр нь өөрөө өр нь өсөд байвал ч эрсдэл гэж харна шүү дээ. Энэ чинь ийм их өөр төлөх ёстой гэдэг тий. Эдийн засгийг үүчихэд ийм их өөрөд төлж чадахгүй гэдэг асуудал. Тэгэхээр энэ өөрөөсөө эрэг тохиоллоо л да. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө талаасаа одоо голомт банк ч бусад банкудад бас бонд гарах тэр орон зайг үүсгэж байгаа. Яагаад засгийн газар маш их зээл аваад байвал гадны нөгөө бүх орон зайг эзэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө бас сайн зүйл болсон. За цаашдаа анхаарал харахаар ерөнхийдөө гайвуул дүр зураг харагдаж ойлгож байгаа. Тэгэхээр зэсийн оюутлын зэсийн олборлт бол цаашаа өсгөл явна. Тэгэхээр зэсийн ханш бол өснөхөөс бараг болохгүй байх. Тэгэхээр за нүүрс бол хэмжээ нь бол их буурахгүй байх. Үнэн энэсээ нэг буун гэж бас бодохгүй л байна. Ураны төсөл эхэлсэн эрчим хүчний төслүүд дээр бас нэлээд их сонирхол ордсон. Энэ жилээс зарим төсөл эхлэх байх гэж би бол харж байгаа. Тэгэхээр эрцэнгуу ингээд муурчгүй байх. Улс төрийн эрсдэл 26 он бол гайгүй 27 8 он сонгуулиудад арай жоохон өөр болж магадгүй тий.
бид нар юун дээр зур анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаас харахаар нийслэл Улаанбаатар руу 500 сая долларын бонд гаргасан. Сая Өмнөговь аймаг дотоодоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар хэрэг авчлаа. Төрийн банк 200 сая долларын бонд гаргачлаа. Өслийн банк 200 сая долларын бонд өнгөрсөн жил 500 сая долларын бонд гаргасан тий. Засгийн газар маань бонд гаргахгүй байгаа гэсэн юм quasi sovereign маягийн бондуудыг гаргаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө том төслүүд бүртэй холбоотойгоор эргээд нөгөө хэтэрхийх өөр үсэх үедээ тий бондуудаа хэтэрхий нэмэх үедээ энэ жил шинээр их бонд гаргачих үедээ тэгээд энэ нь өөрөө манай зээлж зэрлэгийг өсөх боломжийг хаачих юм байна. Хоёрт нь хувийн хишил орон зайг нь бас хаах юм байна. Гаднаас хонцлол босоход тий. Тэгэхээр энэ дээр бас жоохон бодолтой хандах хэрэгтэй юм байна гэдэг юм байгаа. Тэгэхээр яг хуу гайгүй байх гэж харж байгаа. Яагаад тэгэхээр сая нөгөө төсөв нэлээд тэлсэнтэй холбоотойгоор ер нь төсвийг ингэж бас хэд хэлж болохгүй юм байна гэдгийг манай улс төрийн ойлгоод засгийн газрын төсвийг нэлээд танагтай байлганаа л гэж одоо хэд удаа мэдгдсэн тийм. Тэгэхээр гайгүй байх болов гэж харж байгаа. Гэхдээ нөгөө эдийн засаг маань томрохын ирээр зэсийн орлого нэмэгдэхийн ирээр уул уурхаас олж ирж байгаа орлого нэмэгдэхийн хэрээр тэр хэмжээгээр зацуулаад социал руу нийлүүлээ левел энэ ч өөрөө Монголыг нөгөө инфляцийг байнгын өндөр байлгаж байна. Төгрөгийн хашин байнгын дарамт учруулж байна. Хувийн хвшлэх орон зай хэмжээ нь тийм. Тэгээ энэ ч өөрөө зээл зэрэглэлийг өсөхгүй байх бол орон зай болно. Одоо нөхцөлийг бүрдүүлээд авах тийм. Тэгэхээр бид нар чинь Монгол улсын түүхэндээ хамгийн дээдл нь B- буюу одоо энэ одоогийн төвшөндөл байж үтсэн. Энээс дэше гарч үзэг байхгүй. Тэгэхээр одоо бид нарт энэ боломж байгаа. Энээс дахиад цаашаа хөлөх. Тэгээ явсаар байгаа бидний хүсэж байгаа зэрэгэлчин бол BBB гэж ярьдаг те 3B. 3B ангид л очиж нөгөө investable grade буюу хөрөнгө оруулах боломжтой зах зээл гэж нэрлэгддэг. Одоогийн байгаа манай юу ч юм бол хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэдэг төвшин шүү дээ. Одоо өсөд те. Тэгэхээр яг ингээд тэр 3B дээр очих бодлогыг манай засгийн газар баримтлах хэрэгтэй байгаа. Тэгээ эн чинь өөрөө хувийн хвшлийн асуудал биш яг төрийнхний засгийн газрын бодлогоос хамаарах асуудал байхгүй тий. Гэхдээ нөхцөл байдлаа харуул бидэрт бүрэн боломж байна л гэж харж байгаа ирэх 2 жилд бол. Тэгээ мэдээж үрийн доктортой бодол байх байдал тий. Үрийн удирдлага зохистой байх нь чухал болж байна. За тэгвэл яг мэдээж одоо манайх чинь яалтчгүй л одоо уулуурх хагаас өндөр хамааралтай тий. Дүүхийн эдийн зах зээл ямар байна гэдгийг байнга анхааралтай ажиглах хэрэгтэй болж байна. Мэдээж одоо саяны хэлсэнчлэн одоо зэсийн үн бол тий урт хугацаанд сэргээд эрчим хүчний салбартай холбоотойгоор байнга л одоо ерөнхийдөө өсөлттэй байх, эрэлт бол өндөр ах юм хандлагатай. За нүүрс яг хичнээн урт хугацаанд бас тодорхой бус байдал өндөрч гисэн. Яг өнөө маргааштай тий энэ жилдээ 26 онд магадгүй харьцангуй доктортой байна гэж харж байна. Ер нь ингээ харуул 26 онд одоо бид нэр ер нь нэг бодлого талаасаа ч гэх юм уу хувийн хвшил талаасаа ч гэх юм уу ер нь яг юуг илүү анхаарах вэ те одоо гадаад орчин бол мэдээж тодорхой сайдл өндөр байна гэдгийг аль талаас айгүй онцлж хэлээд байгаа шүү дээ. Зарим одоо нөгөө нэг хөрөнгө оруулагч гадны одоо энэ мэрэгчлэтнүүдийн хэлж байгаагаар бол тодорхой бус байдал нь өөрөө хамгийн тодорхой юм байна гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо сүүлийн ялангуяа энэ зар талаас хойш. Тэгэхээр энэ одоо энэ тодорхой бус байгаад байгаа энэ нөхцөлд одоо энэ хөрөнгө оруулагч нарыг одоо байнга тогтмол татах тал дээр анхаарлыг нь одоо улсынхаа нэр үндийг гэдэг талаасаа ч юм уу байнга ингээд хөрөнгө оруулалтаа татчих юм эерэг нөхцөл байдлыг үүсгэхэд 26 онд бид нэр яг юуг бодлого боловсруулагч нарт ингээд анхааруулж зөвлөж хэлэх талаас бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ тий. Эхлээд яг зүгээр яг бисээ бол гайгүй гэж хэлж байгаа ч гэсэн нөгөө бодит эдийн засгийн харуул бид нар чинь асуудал нэлээд олон асуудалтай өндөрлөлттэй зүйл байгаа шүү дээ. Тэрийг бол бас олон жилийн инфляц өндөр явчихаар энэ бол нөгөө дундаж давхраг олон нийт тэ өрхүүдэд маш хүнд тусдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч нар буюу жижиг дунд компаниуд бизнесүүд хүнд тусдаг тэ. Тэр нь одоо ажиглагдаад сүүлийн үеч нөгөө яриад ба шүү дээ. Нөгөө татврын өртөг компаниудын тоо маш их нэмэгдэж байна. Хэрэглээний зээл маш их нэмэгдэж байна гэдэг тэ. Дээрээс нь энэ жил 25 оны хавраас эхлээд зээлийг хөнөх бодлого явсан. Банк усдэрч бай, банкуд дэрч бай тэ. Зээл хэмжээнэ гэдэг чинь эдийн засгийн төвчлийг хэмжээнэ гэсэн үг шүү дээ тэ. Тэгээ энэ нь өөрөө одоо яг ингэ бодит байдлаа ингээд олон нийтийн нөгөө уур бухимдал стресс нэлээд өндөр байгаад байгаа шүү дээ. Ер нь сошиал орчинд харсан гэсэн. Шалтгаан нь угаасаа нөгөө энэ орчинд явсаар байгаа тэр хүмүүс нь туйлдж эхэлж байгаа хөх тэ. Дээрээс нь
нүүрсний унаад тэгэхээр нүүрснээс хамааралтай маш олон бизнесүүд байгаа шүү дээ. Тэрнээс цаашаа маш олон гэр бүлүүд байгаа. Тэр хүмүүсийн орлого шууд нөлөөлж байгаа байхгүй. Угаасаа манай дал эдийн засгийн нэлээд нүүрснээс хамааралтай шээ. Нүүрснээс орж ирж байгаа нэг нөгөө хэлэхэд бохор мөнгө гэдэг юм тэр одоо мөнгнүүд чинь явцаар гадаад эдийн засгаар дамжаал ингээл одоо Монголын энэ Улаанбаатар хотод байгаа маш их үйл хөдлөлгүүд чинь тэгэл тэр нүүрсний мөнгө орлогыг авч байгаа тийм. За тэр юм чинь багсаад ирэнгүүт шууд нөлөөлж эхэлж байгаа. За дээрэс нь төсвийн зардлаа танаад эхлэнгүүт төсвөөс маш их хамааралтай бизнесүүд зөндөө шүү дээ. Төсвөөс тендер авч ажиллаа хийдэг. Төсвийн худалдаа авалтаар хийдэг тийм. Тэр компани бизнесүүдийн орлого шууд ихтүүц эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ боломж өөрөө давхар нөлөөлөд яг бодит байдал дээр маш олон бизнесүүд өрхүүдийн орлого ер нь ихтүүдж эхэлж байгаа. Тэгээ энэ өөрөө ч гэсэн үргэлжлэх гээд байна. Дээрээс нь инфляц ялангуяа өндөр байгаа. Тэгэхээр худалдаа авах чадвар буураад болохоор сая багш нарын жагсаал болол эмчнэрийн ингээл төрийн албаачны болж байгаа чинь угаасаа л тэр авж байгаа цалин юу ч биш болол эхэлж байгаа. Тэгээд төрийн угаасаа худалдаа авах чадвар нь бодит байдал тэр үнэхээр хэцүү болж эхэлж байгаа учраас л гэж байгаа тийм. Тэнгүүд энэ нөхцөл байдал чинь ингээл гинт сайжирчихгүй шүү. Энэ нь бол үргэлжлэл 26 он ч гэсэн явна. Энэ дээр бодиттой юмнууд хийж эхлэхгүй бол жоохон хэцүү нөхцөл байдал. Энэ өөрөө маш нийгмийн том нэлээд том стресс нийгмийн том асуудал үүсэж байна. Энэ дээр төрийн бодлого маань өөрөө жишээ явах хэвээр. Эндээс том сургамж авах хэвээр төсвийн зардлаа огцсон ингээд олон жил ингээд нэмчихээр энэ эргээд ямар том дарамт болд юм бэ гэдгийг одоо тэр хаана ойлгох хэрэгтэй юм байна л шүү дээ харж байна. Тэгээд энийг өөрөө төсвийн орлол зарлах чинь өөрөө нэгэн төссөн бол буурч болдгоо зүйл болчих тийм байл та. Буурч болдгоо те өсөж болоод идэг огцсон. Ерөөсө бууруулж болдгоо. Одоо сая танаад өнгөрсөн жилийнхаа л төвшин дээр авчиж байгаа шүү дээ. Бууруулж чадахгүй. Яагаад гэвэл айл хэдийн нөгөө төсвийн орлогоор бага юм хийчингүүд нэмээд усгал зардал нь баахан дагаа нэмэгдчихдэг. Бага юм шүү. Тэгээд тэр чинь тусаж болохгүй шүү дээ. Нэгд хийцэн юм. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна. Одоо энэ юмыг энд алтаагаад автахгүй байх тэр нэг засгийн газар ажиллах хэрэгтэй юм байна. За хөрөнгө оруулалтыг хатах дээр юу их вэ гээл те. За эхлээд бол бидний глобал орчин дээр болж байгаа, энэ геополитик орчинд болж байгаа зүйл дээр дагаж манай улс төр засгийн газар маань тоглолтоо хийх хэрэгтэй байна. Бүгдээрээ л энэ эрчим хүчний шийдэлтэй холбоотой яах уу, их үгээл энэ их хөрнүүд ч хоорондоо өрсөлдөөл энэ байгаа үед нь бид нар дунд нь өөрхөн тоглолт хийх хэрэгтэй байна. Тэрийг хийхгүй байна. Тэгээд энэ дээр тоглолт хийгээд өөрсдөө зарим нөгөө нөөц баялаг ордууд хөдлөх хэрэгтэй байна тий. Хөдлөх эхлэхгүй бид нар ч одоо хизээ хөдлөн гэж байх хэрэгтэй тий. Энэ чинь уулуурхайн ордонд дундаж нэг ордын хайгуулаас олборлолт руу шилжих хугацаа дунджаар 16 жил гэж байна. Бид чинь дараагийн оюутлын хаана юм бэ гэдээ одоо хүртэл мэдхгүй тий. Тэгээд засгийн төслүүдийн хөдлөхөөр роялти 8 өндөр, татвар 8 өндөр. Ямар ч нөгөө эдийн засгийн хувьд сөхөөд ашиггүй болцсон. Тийм учраас хөдлөхгүй байхгүй тий. Тэгэхээр бид нар чинь нөгөө яг одоогийн асуудал биш чи ирээдүг ярьж асуудал байхгүй. Уулахын төсөл чи одоо бид нар яг одоо хөдлөе гэж шууд олборлоод эхэлдэг шүү дээ тийм. Олборлолт хүртэл маш олон жил явж байна тийм. Тэгэхээр энэ жилээс тэрийг явах хэрэгтэй юм байна. За хоёрт нь энэ жил Монголд 26 он болох хамгийн том үйл явдал бол яачгүй COP17 Монголд анх удаа болчихоо. Энэ бол дэлхийн одоо чуулган шүү дээ. Монголд маш хөртгөөр хийхээр болсон гэх амралт хийгээд өгөх хийхээр л бас одоо нэгд хийхээр болсон чинь нэг ашиглах хэрэгтэй. Тэр үеэр бол бүхэл одоо уур амьсгалын болонгоо импакт буюу нөлөөллийн хөнгө оруулагч нар дэлхийн томчууд бүгд ирнэ. Энийг бид нар яаж ашиглах вэ гэдэг дээр одоо баг оройтж явах шиг байна. Гэтэл одооноос манай засгийн газар хаана хувьшиж байдаг засгийн газарч бай ажиллах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ дээр манай СМ юм гэсэн орж ажиллаж байгаа. Тэгээд Монголын хувийн хөгжлийнхнийхаа тэр ирсэн гадны хөнгө оруулагчнараас нөгөө ногоон болон нөлөөллийн хөнгө оруулалт санхүүжилт татах дээр нь тусаж ажиллая гэдэг орж ажиллаж байгаа. Тэгээ энийг бид ашиглах хэрэгтэй байна. Бид нар чинь төсвөөс миний санаж 200-аас 300 тэрбум төгрөг гаргаж ийн хангамж хийх гэж байна. Тэгээ энээсээ давсан хэмжээний л үр ашгийг хүртэх хэрэгтэй шүү дээ. Олж ирэх хэрэгтэй. Тэрийг зүгээр ээж аваад очихгүй. Миний хамгийн түрүүн ярьж ирсэн. Бид нар хөрөнгө оруулалт зүгээр ээж орж ирэх юм шиг харагдаад. Үгүй шүү дээ. Бид нар өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Төслөө бэлэн болгох хэрэгтэй. Зөв арга одоо шийдлийг гаргах хэрэгтэй. Тэр ажлууд хийх хэрэгтэй байна гэж. Тэгээ хамгийн эцэст нь нөгөө гаднаас хөрөнгө оруулалт татъя гэдэг. Гаднаас хөрөнгө оруулалт нь татах нь зөв гэдгийг одоо манай улс төрийн бүгд ирэл хэлдэг тий. Гэхдээ бодитол дээр татахад тийм амар байлгахгүй шүү дээ. Одоо жишээ нь бид нар за гаднаас доллар оруулалт ирдэг. Долларыг төгрөг рүү шилжүүлэхний swap гэдэг те. Тэгээд Монгол банктай хийж байгаа. Тэрний өртөгч өөр 8% шүү дээ. Одоо юу гэдэг голланд банк 10%-аар долларын 10%-аар санхүүжилт татаад авчихлаа гэхэд тэрийгэ төгрөг боллоо гэхэд 18% болчихж шүү дээ. Зүгээр л swap. Одоо бид нар чинь
сүүлийн 4 жил бараг төгрөгийн ханш харьцангуй гайгүй байлаа шүү дээ. Энэ жил жоохон унлаа. Гэтэ тэрний өмнөх жилүүд бараг гэд хөдлөв шүү дээ. Тэгээ сүүлийн 10 жилээр харахад долларын ханш жил төгрөгийн ханш жил доллараас 6% сулгачийн дунджаар. Тэгээ swap rate 8 байгаад хаа бид нар энэ нөгөө компаниудаа ялангуяа банкуудыг ч гаднаас их усаар татахыг нь дэмжихгүй байгаа бодлого юм шүү гэж. Бодлогоор харуул Монгол банк ч засгийн газар ч swap rate-ийг би одоо бүр бага болгож хэлэхгүй л дээ. Ядаж 8-ыг 7, 6 болох. 10%-ийн дунджаар эсвэл тавьчихлаа тий. Долларын ханшийн одоо унж байгаа ханш дунд чинь 6 биш бол 6% яаж тавьж болохгүй. Тэгээд чи 2 бүхэл бүтэн 2% гэдэг чинь өөрөө маш том нөлөөтэй шүү дээ. Тэгээд засгийн газар нь ч ард иргэд дээрээс бүгдээрээ л яаж Монгол зээлийн хөв бууруулах вэ гэдэг. Их усрын өртгийг бууруулж иж зээлийн хөв буурна. Амар энгийн логик шүү дээ тий. 25 он Монголын компанид хэрэг доллар гаднаас сатваа гэдэг нэг юм судлаа гаргаж байгаа. Тэгээд олон банкны 400-500 саяг босгосон байлуу. Хаан банкны 500 сая доллар ч юм. Нэг манай хувийн ишлэл бол нэг 2 тэрбум доллар шахуу долларын гаднаас босгосон байхгүй. Тэгээ энэ чинь 2% гэдэг чинь 400 сая долларын асуудал ирж шүү дээ. Их усрыг шинэ голланд банк 10% гээ за Swap-оор 18% дээр төгрөгөөр татчихад голланд банкыг бид нэр 18-аас доош хувийн зээл олох гэдэг ч өөр утгагүй асуудал байхгүй тий. Манай монголчин шинээр олгож байгаа зээлийн дундаж шүү чинь 17.1% байдаг шүү зээлийн дундаж. Тэгэхээр бодлогын хувьд ч гэсэн хараад үзэхэд бид нар зээлийн хөв, зээлийн зардлыг бууруулах гаднаас таваад их усыг татаж авчир. За ако татаж авчирвал энэ дээр чинь бид нэр swap rate метийг аль бага байлгах дээр нь бодлогоороо дэмжийе гэдэг юм бодлого хэвчтэй байна. Swap rate зөв нэг жишээ л яхад тий. Цаашаа ярил зүгээр ойлгомжтой юм зөв хөнгөн ус их ашиг хамгаалах гэж юм угаасаа л хамгийн том тодорхой зүйлтэй ялангуяа урхан салбарт. Тэгэхээр их усрын зардлыг дагаад одоо энэ зээлийн хөв өсөж байгаа гэд зээлийн хөв бууруулах гэд ярил энэ айгу том сэдв шүү дээ тий. Эн чинь нөгөө юу юм бэлээ л дээ нөгөө миний ойлгож байгаа за би бурууч ойлгож юм. Гэхдээ миний ойлгосноор swap rate тоцтой бодлогын хөвнөөс хасах нь Fed rate юм уу нэг тиймэрхүү. Тийм юм шиг ойлгосон. Энэ үсүүд энийг өөрчилж болно шүү дээ. Бид нар өмнө өөрчилж болохгүй гэсэн юм байх. Тэгэхээр зүгээр жишээ шүү. Энэ зүгээр санаа зүгээр swap rate би одоо шууд шийдэл мэдгүй. Гэхдээ бууруулвал хаана эрэхтэй юм чи нэг хуваарч хамаагүй тий. Тэгээд цаашаа ярихад бол зөндөл юм байх шиг. Тэгээд инфляц өндөр байгаа учраас угаасаа зээлийн хөв өртөг, санхүүжилтийн өртөг өндөр байх нь ойлгомжтой. Тэгээд инфляцийг бага болгох юм чинь төсвийн бодлого шүү дээ. Төсвийн алдагдaltaй байгаа төсвийн бодлого нь өөрөө байгаа тахаар мөний бодлого нь хатуу байхаас өөр байхгүй. Тэгээд ягаад Монгол банк бодлогын хөв 12% дээр амар өндөр байлгаалгаа тий. Тэгээд мөнгөний бодлого, сангийн бодлого хоёрт өөр өөрснийгийнхээ ингэх гээл одоо дунд нь тэгээд монголчууд тий компаниуд бизнес хийх гээд явж байгаа манайс нь одоо охиржаа гэх юм уу бизнес хийх хэцүү л шүү дээ. Тэгээд зээлийн хөв өндөр байгаа тавил тий. Яг сайн нэг яриан дундаас нь сонсоход мэдээж тэр одоо COP17 болох гэж байгаа гэдэгтэй холбоотойгоор одоо нуур амьсгалын өөрчлөлттэй энтэй холбоотой ногоон санхүүжилт гэдэг ч юм ингээд банк санхүүгийн салбарын хувьд ингээд шинэ хандлага чиг баримжаанууд айгуу гарч ирж байна л да тий. Цаашдаа ингээд дунд болон урт хугацаанд энэ банк санхүүгийн салбарын хувьд чиг хандлага ер нь яг ямар байгаа вэ? Ногоон санхүүжилт одоо энэ доктортой санхүүжилт гэдэг ч юм уу тий. За дээрэс нь одоо энэ дижитал банк гэдэг ч юм уу ингээд технологийн услаад агаад гарч ирж байгаа хандлагууд бас нэлээд ажиглагдж байна. Энийг одоо дэлхийн түвшинд одоо яриулъя ямар хуучин хандлагатай байна. Манай Монгол улсын нээс одоо хоцорхон цаашийн те бас ингээд хөл нийлүүлээд алах боломж нь яг ямар хуу явж байгаа лээ. Цаашдаа бид нэр ингээд 26 он гэлтгүү цаашдаа одоо ирээдүйн чиг хандлагыг бид нэр яг юу гэж харж байна. Тэгээ энэ талаар ярилцаад хоёлаа ерөөхдөө яриагаад басах тий. Тэгээ манай Монгол банкуд маань бол ногоон их өсрөг маш сайн татаж чаддсан шүү дээ. Нэлээд татаж авчирч байгаа. Тэгтээ асуудал нь бол татаад авчирдаг тэр ногоон санхүүжилтийг үл олгох компани төсөл Монгол байхгүй шүү дээ. Маш зэрэг олох гэж зовж шүү дээ тий. Тэгэхээр чинь бид нэр яг нөгөө бид нар лангуун дээр баахан бараа тавиад байдаг худалдаа авахч нь байдаг гэдэг шиг энийг эсрэг юм болчиход байх тий. Нийлүүлэлт нь байгаад байдаг, мөнгө нь байгаад байдаг. Лангуун дэх бараа наахгүй тий. Тэгэхээр энэ бид нар нөгөө түрүүн COP17 дээр олж байгаа гэдэг нь бидний CMM-ийн үед хийж эхэлж байгаа ажил нь Монголын компаниуд төслүүдийг нөгөө ногоон санхүүжилт татахт нь бэлдэх ажлыг хийя гэж. Тэгээ эн чинь өөрөө зүг зүгээрээс бас л зүг зүгээрээ чатна хэн ч ногоон санхүүжилт танд өгье гэхгүй байхгүй. Өөрийнхөө бизнесийг ногоон болгох дээр ажиллах хэрэгтэй л байгаа байхгүй тий. Яавал одоо чинь барилга барихад яавал энийг green building болох юм бэ гэдгийг ханаас нь төлөх бодох тий. Тэрийгээ суусгах. Үйлдвэрлэлийн ажлал бол яаж үйлдвэрлэлээ хэлвэл ногоон болох юм. Нэг бол яг одоо
компаунд хийгээд олон жил болчлоо л доо. Гэхдээ бас тийм ч сайн бас болоогүй байна. Тэгэхээр энэ дээр л ажиллах хэрэгтэй байна. Банкуд гэхээс илүүтэй банкуд ч нэлээд энэ дээр сургалт сэтгцүүлэх workshop зөндөл клиентууд ажиллаж хийдэг юм байл л да. Тэгэхээр ийшээ бол бүр л сайн ажиллах хэрэгтэй байна. Тэгжиж л цаашаа явах юм байна. Тренд ярих юм бол Монголд нөгөө wealth management банкуд одооноос жоохон хийж эхэлж байна. Тэгээд энэ бол Монголд хөдөлгөөд аялал тренд болж байна л да. Тэгээд Монголд гэхдээ ялангуяа маш том тренд. Яагаад тэгэхээр монголчууд үйл шилжилт эхэлж шít. Эхний үеийн бизнес owner бизнесүүд дараагийн үедээ бизнесээ шилжүүлж эхэлж байна. Энэ дотор маш одоо нөгөө дэлхийд даяарч гэсэн том асуудал. Гэхдээ Монголд бол яг л бид нар нэгдүгээр үеэс анхны тэр wealth transition гэдэг шүү дээ. Буюу эд хөрөнгө шилжих гэдэг ш дараагийн үедээ тий. Дэлхийд даяар бол одоо Америк хүмүүс хийснэ үе яриач явж байгаа тий. Монголд бол анх 90-ад онд бизнесээ босгосон 2000-ад онд босгосон эхний үеийн бизнес нь одоо яах чинь гэдэг бол энэ дээр бол маш олон юм болно. Энэ дээр маш олон компаниуд дампуурах байх. Хэцүү шүү дээ энэ чинь нөгөө бизнес гэр бүлийн бизнес бол тий. Эсвэл томрох байх. За эсвэл зарим нь зүгээр яг professional management компани харьцуулъя гэж CEO-нор хайрлан зарим нь эсвэл IPO гэдэг public компани болоод заавал нөгөө гэр бүлийн бизнес байхгүй явъяач гэдэг юм тий. За зарим нь бол бүр сүүлийн үед бизнесээ бүр exit хийгээд бизнесээ зарчъя гэдэг гэр бүлүүч байдаг болсон байлээ. Тэгээ нөгөө өөрөөр хэлбэл хангалттай бизнес хийлээ, хангалттай хөрөнгөтэй очлоо одоо зүгээр сайхан амьдрья гэж хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр эсвэл зарим нь зүгээр merge хийх буюу зарим бизнестэй нийлээд ингээд илүү томроод тэгээд менежментээ жоох ингэж яв юм авч гэдэг юм. Тэр энэ ч бол маш олон хэлцээрүүд эндээс үүсэх гээд байгаа байхгүй те. Энэ дээр банкуд ажиллана, хөрөнгөний засаглалч ажиллана. Тэгэхээр энд одоо бид нар бэлдэх хэрэгтэй байна. Нөгөө талаасаа Монголын одоо wealthy family-нууд ч өөрөө нийт төрлийн нэг юм гадных нэрээр family office-уд болох шатруу орох байх. Эсвэл зүгээр өөртөөхөө зүгээр хөрөнгийг одоо мэрэгжлийн хүмүүсээр өдөртүүлье. Тэгэхээр банкуд бол тэрийг хөгжүүлээд эхэлсэн явж байгаа. Тэгээ wealth management-тэй банкуд нэлээд хөгжүүлэх нь угаасаа ойлгомжтой байх. Тэгээд илүү орцсон л хэлээ л дээ. Тэгээд тэрнээ бид нар нэлээд амар хавах. Тэрнийх нь нэг гол юм бол угаасаа хөрөнгөний засаглах шүү дээ. Тэр wealth management-ийн юу хөрөнгийн хаашаа оруулах нь те ийм хувьцаа бонд байна. Энэ санал болгодог те. Энэ дээр банкуд маань нэг хэсэг чи банк хөрөнгөний засаг гэдэг юм тустай юм шиг төсмөл одоо энэ ч угаасаа интеграц гэдэг ингэж болтод ажиллах нь угаасаа ойлгомжтой болчиход байна л да. Тэгэхээр ийшээгээ харах явах бах. Дээрээс нь нөгөө төрөөсөө шуйлан яриад байгаа институционал инвесторууд Монгол гаж ирэх нь ойлгомжтой. Тэгээ ямархуу нөхцөлөдлөө яаж гаж ирэх юм гэдэг л байна. Гэтэ цаг хугацааны л асуудал те. Энэ дээр угаасаа ямар ч тохиолдолд банкуд угаасаа л нөгөө дунд нь нөгөө мейн оролцогч байж лээ. За хамгийн сүүлд нөгөө төрөөсөө яриад байгаа нөгөө төр хувьчлалын ч байв тэр өөрсдөө олонсын зах зээл гаргах хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр бол манай банкуд угаасаа л гарч тарах бах. Ерөнхий хвчлэн ер нь бол Лондонгийн өнгөний бирж ч юм уу, Сингапур, Хонконгийн өнгөний бирж дээр гарч тарах байх. Энэ дээр ихтэй яг миний байр суурь болохоор банкуд маань аль болох нэг бирж дээр хамт байдаг байвал их илүү хийн тус дэмтэй хийн ашигтай. Тэгэхээр энэ дээр бас жоохон юутай байвал зүгээр. Яагаад тэгэхээр яг тэр нэг зах зээл дээр чинь Монгол эхлээд Монгол гэдгээр л явна шүү дээ. Гадны институт бол Монголын экспортертэй л болж шүү дээ. Тэгэхэд бол ихтэй нэг компани биш. Гадны чинь нэг юм бэ? Нэг зах зээл орохоор нэг компани биш. Хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан хэрэгтэй. Хөрөлжүүлж байгаа л бас санаа шүү дээ. Дээрээс нь нөгөө манай одоо бид нар шинэ сая Лондонд 10 сард форум хийлээ. Инвестор Лондонд гарцсан, голон банк гарах гэдэг бас нэлээд сонирхоод судлаад явж байгаа, ажиллаад явж байгаа. Гэхдээ ингээ Лондонд очиод equity investor гэдэг явахаар Монголыг сайн мэдэхгүй байхгүй. Монголыг bond investor мэдээд идэг. Тэгэхээр ч амар хаад ажил хийх хэрэгтэй байхгүй тийм. Нөгөө investor education буюу хөрөнгө оруулагчдаа чадахжуулах, мэдлэгжүүлэх тийм таниулах ажил хийх хэрэгтэй. Тэгэхээр чи нэгээр явах ч зүгээр амар их зардалтай шүү дээ. Амар их цаг хугацаа орно тий. Тэгэхээр ингээд Монголын одоо ингээд инвестор гараад ингээд эдийн 4-5 компани Лондон university байдаг болчихвол хамтраад эхлээд Монголын зах зээл чи юм биш дээ. Эдийн засгийн ингэж ингэж гээд ингээд явхаар тэр нөгөө market promotion буюу таниулах ажил дээр хамаагүй зардал багтай, хамаагүй тус дэмтэй явахаар байхгүй. Тэгэхээр энэ дээр бас банкуд маань бас нэг гадагшаага болвол би нөгөө ялна гадагшаага амин ихтэй байх хэрэгтэй шүү. Дотоод л өрсөлдөж болно. Тэ өрсөлдөлт нь угаасаа. Гадагшаага бол чи нэг Монгол шүү дээ гэдэг. Тийм философитой явах хэрэгтэй байна. Үгүй сонирхолтой санаануудыг бас хэллээ. Мэдээж одоо хөрөнгөний зах зээл хөгжиж байгаа зах зээл гэдэг утгаараа те бид нэр хийх ажил их байна. Тэгээ тэр хэрээрээ бас сонирхолтой үйл явдлууд дүүрэн байна. Одоо сорилтуудыг бас давах ч гэсэн ингээд эргээд хүртэх өгөөж нь бас өндөр байх ийм одоо жилүүд бас бидний хүлээж байна гэж ерөнхийдөө бол харж байна те. Одоо эцэст нь хэлэхэд дахиад бидний урилгыг хүлээж авч цаг зав зарцуулаад ирээд ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд мэдээж одоо энэ Монголын зах зээл, хөрөнгөний зах зээл ялангуяа банк санхүүгийн салбар дотроо
маш хурдцтай тэлж байгаа энэ зах зээл гэдэг утгаараа бас цаашдаа энэ одоо хөгжлийн шатанд хөв нэмэр үзүүлээд явж байгаа ажилд бас амжилт хүсье. Подкастынхаа дараагийн дугаараар бас бид нэр сонирхолтой зочинтой ярилцах болно. Тэгэхээр та бүхэн бас дараагийн дугаараар эргээд уулзаарай гэж хүсье. Ингээд энэ үргээд бидний подкаст өндөрлж байна. Баярлалаа. Мэдээллийн урсгалыг мэрэгжлийн дүгнэлтээр шүүж ойлголтыг оновчтой шийдвэр болгоё. Subscribe хийгээд эдийн засаг санхүүгийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.